байцгаана уу? Өнөөдөр 1-р Самуэль 15 нэгээс эхэлж уншийе. Самуэль Саулд таныг өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор эзэн намайг илгээсэн. Тиймээс одоо эзний үг ба дуу хоолойг сонсогдсон. Цөг төмдийн эзэн инхүү айлдаж байна. Би Амалекийг шийтгэн, учир нь Израилийг Египтээс гарах замд тэд түүний эсрэг довтлсон юм. Одоо явж Амалекчуудыг буц охиод тэдний хамаг юмсыг бүр мөсөн суйруулж бүү өршөөгтөн. Эрэм, нялхс хөөхд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал гэж хэлв. Тэгээд Саул ард түмнээ цуглуулан Телаимд тэднийг тоолбол 200,000 явган цэрэг, 10,000 Юдагийн ирчүүд байв. Саул Амалекийн хот руу ирж голын хөндийд отон хүлээв. Саул кенчүүдэд явцгаа би та нарыг Амалекчуудтай хамт хөнөөхгүй тулд эхний дундаас салж явагтун. Учир нь Израилийн бүх ард олныг Египтээс гарч явах үед та нар тэдэнд инэрэнгүү хандсан билээ гэв. Тийхүү кенчүүд Амалекчуудын дундаас салж яв. Саул Хавилагаас Египтийн өмнө орших Шуурын хязгаар хүртэл Амалекчуудыг буцохов. 8. Тэрээр Амалекчуудын хаан Агагийн амьдар нь барин олзож ард олныг нь элдний ирээр хүс тэмтрв. 9. Харин Саул ба түүний ард олон Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хураг хийгээ сайн бүхнийг хэлтрүүлж тэр бүгдийг бүр мөсөн сүрүүлэхийг үл хөсөв. Тэд муу, үн цэнгүй малыг харин бүр мөсөн устгажээ. Эсвэрт уншлаа. Энэ бүгдийг унших юм бол нэлээд урт учраас энэ хүртэл уншлаа. Тэгээ бид хамтдаа хэрэгтэй зүйлсийг хайж олон хуваалцгаана. Өнөөдөр Саул Бурханаар тослогдсон хаан болсны дараа Бурхан иш үзүүлэгч болох Самуэлээр дамжуулан Амалект очиж тэднэртэй дайтан тэднийг шийдэх гэсэн. Шийдэхийн тулд хэр хэмжээтэй шийдэх вэ? 3 дугаар бүлгийг хэсгийг харъя. Одоо явж Амалекчуудыг буц охио тэдний хамаг юмсыг бүр мөсөн сүрүүлж бүү өршөөгтөн. Эрэм, нялхс хөөхд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал гэж хэлв. Бид нар үнэхээр одоо энэ 3 дугаар хэсгийг бодож тунгааж үзэхэд энэ Бурхан үнэхээр эрүүл биш үстэй. Бурхан үнэхээр хүнд хайртай юм болов гэсэн бодол төрөх боломжтой хүмүүст. Тэгэхээр Бурханы энэ ямар зүрх сэтгэл, ямар хүсэл байна вэ гэдгийг мэдэхгүй тохиолдолд энэ дүрэгдэх боломжтой. Дахин харцгаая Амалек. Энэ Амалек
Энэ Амалект үйлчилж байгаа бүх зүйлс, энэ Амалект багтаж байгаа бүгд тэр дотор эмэгтэйч вэ, эрэгтэйч вэ. Дараа нь үхэр, мөн залуус, мөн нялх хүүхдүүд. Яг одоо дөнгөж төрсөн нялх хүүхд, төрөөд удаагүй байгаа хүүхд, дөнгөж хохиж байгаа нялх хүүхд. Тэр хүүхдүүдийг хүртэл алгасан. Яагаад бурхан энэ бүгдийг ингэж хийж байгаа юм бол? Мөн тэр улсад багтаж байгаа бүх амьтдыг үхэр хоньдыг хэлж байгаа. Үхэр хоньд. Түүний дараа Тэмээ элжиг. Тэмээг хэлж байна. Түүний элжиг. Энд Тэмээ элжиг нь бузар амьтанд ордог. Тэр алсанж Левит номонд хэлсэн байдаг. Амьтдыг цэвэр амьтан, бузар амьтан гэж хуваагдсан байдаг. Үхэр болон хонь нь цэвэр амьтанд ордог. Энд гарч байгаа Тэмээ болон элжиг нь бузар амьтанд ордог. Тэгвэл Тэмээ болон элжиг орож болох юм байна. Тэгвэл цэвэр гэж үзэж байгаа амьтад мөн түн дотор Бурхны өмнө дахил өргөхөд ашиглаж болох амьтад хэзээ юм бэ? Бурхны өмнө нүглээ өршөөлөхдөө дахил өргөхдөө маш хэрэгтэй амьтдын нэг. Мэдээж үхэр бол жилд нэг удаа 7 сарын 11-нд тэргүүнд дахилж ариун өргөнд орон дахил өргөдөг амьтан үхэр нь. Гэтэл өнөөдрийн уншсан энэ 1-р Самуэлийн 15 дугаар бүлэг дээр Бурхан иш үзүүлэгч Самуэлаар дамжуулан Саул хаанд ингэж Бурхан тушааж байгаа тухай энэ тухай хэлүүлж түүнийг биелүүл гэсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Бурхны үгэнд дуулууртай байгаарай гэсэн. Яагаад энэ хүртэл ингэж хийх болсон бэ? Бид нар тэр шалтгааныг олж авах хэрэгтэй. Амалек гэж ямар улс вэ? Энд гарч байгаа. Би Амалекийг шийтгэнэ гэсэн. Энэ юу гэсэн үг юм бэ? Шийтгэлийг өгнө. Учир нь Израилийг Египтээс гарах зам тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Бурхны ард түмэн болох Израильд Амалекчууд Египтээс гарах замд нь саад болж довтлсон. Тэгэд Бурхны улс болох Израильчүүдийг Египт улсаас чөлөөлөн гаргахад нь Амалекчууд тэд замд нь саадуулж довтлсон. Яасан байх вэ? Тийм учраас бид нар Байбал дотор хайж олж
гарах хэрэгтэй. Эндээ тэмдэг тавин ямар хэрэг хэдүүлэн олж уншицгаая. Дэд хөл 25-ын 17. Дэд хөл 25 дугаар бүлэг 17. Египтээс гарч ирэхэд замд чинь Амалик чамд юу хийснийг санагтун гэсэн. Тэд бурхнаас эмээлгүй та нарыг аян замдаа ядарч зүдэрч явхад чинь уулзаад ард чинь яваас сул дорой хүмүүсийг зогсон билээ. Энэ юу гэсэн үг вэ? Хороос алсаа гэсэн үг. Тэгвэл тэр үед Амалекчүүдийг тэр үед нь бурхан тэр үед нь хариуг нь өгч түүнийг эзэлсэн болох байсан. Гэтэл яагаад энэ цаг хугацааг өнгөрөөсний дараа заавал Саул ханаар дамжуулан тэр урд нь хийсэн буруу үйлдэлийн хариуд хариу шийтгэлийг хүлээл гэж байна вэ? Бурханы ард түмэн тэднийг удирдан Канаан газар руу удирдан явж байхад Амалекчүүд замд нь отож Израилийн ард түмийг хороож байсан. Ядарсан, зүдэрсэн ард нь сул дорой явж байгаа нэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бурхнаас эмээгүй бурхныг үл ойшоож исэн. Нөгөө талаар хэлэхэд бурханд итгэдэггүй ард түмэн байсан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ? Энэ цагт ч гэсэн бурханд итгэдэггүй, бурхнаас эмээдгүй хүмүүс бурхны ард түмэн нэг үл ойшоож, дорд үзэж амьдарч байгаа гэсэн үг. Энэ хин юм бэ? Сатан буюу муу ёрын сүнс. Муу ёрын сүнс. Сатан бол ертөнцийн бүх бүтээл дотроос бурхан хүнд хамгийн их хайртай бүтээл нь хүн бол бурхны хамгийн хайртай бүтээл нь юм байна гэдэгт нэг олж мэдсэн. Тийм учраас өөрөө бурхны өмнө хийх ёстой бурхны өмнө одоо бурхантай үзэлцээд би өөрөө чадахгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйгээр бурхантай үзэж бурхныг унгахыг хүсэж байсан. Тийм учраас хүн болох бурхны хамгийн хайртай бүтээл тэднэрээр дамжуулан өшөө авахыг хүссэн. Жишээлбэл нэг хүн ямар нэгэн үйлдвэрт ажил хийдэг байж түүний дадлага дуршлаг маш их болж хуримтлагдсан. Тийм учраас түүний дарга тэгж ингэж хий гэж түүнд зааж зааварлахгүй байсан ч гэсэн тэр хүн бүгдийг өөрөө хийх чадaltaй болсон. Түүнд тэр их мэдлэг хуримтлагдсан. Тэгвэл түүнд ямар нэгэн байдлаар шагналыг цалин нэмдэггүй, шагнал өгдөгсөн үү? Ямар нэгэн зүйл хийх ёстой байтал тэгхгүйгээр зөвхөн ажиллаа хийлгдэг байлаа гэж бодъё. Тэгвэл энэ ажилчин яах вэ? Мэдээж хэрэг асуух баг.
шалгаах бах. Би ажлыг бүгдийг сайн хийж байна. Дарга та өөрөө болохоор мөнгөө их сайн өргөдлүүлж авч явж байна. Надад болохоор цалин л өгч байна. Энэ тохиолдолд дарга юу гэж хариулах вэ? Яг багаар нэмж болох боловч тэр нэмж өгсөн нь тэр ажилчны шуналд таарахгүй байж болно. Тийм учраас ажлаасаа гарлаа гэдэг шийдвэрийг гаргана. Тэгвэл дарга нь түүнийг дуудаад, гуйгаад ажилуулахыг хүсэхэд болох байтал нөгөөх нь гуйгааг учраас ажлаасаа гараад гарсныхаа дараа яах вэ гэхээр хариу өшөөгөө авах хүсдэг. Би ямар их сайхан ажиллаа, ямар их сайн хичээлээ, ямар их зүйлийг хийж өглөө. Гэтэл надад энэ бүгдийг зөвшөөрөөд ахтаа яах вэ гэсэн муу буруу бодлыг авч тэр нь юу байсан бэ? Тэр буруу бодол нь даргынхаа хүүг барьцаанд авч түүнийг даргаас юу хүсэх вэ? Мэдээч хэрэг түүнийг айлгана. Муу төдөн төгрөгөг энд авчир ийм зүйлийг хий гэсэн аргаар маш их буруу үйлдэл хийж байсан хүмүүс зөндөө байсан. Одоо үед ч гэсэн зөндөө байгаа. Энэ бол жишээ татаж авч байгаа сатаны энэ зүрх сэтгэлийг ойлгуулахын тулд жишээ аван тайлбарлаж байгаа жишээ юм байнамаа. Тийм учраас тэр сатан бурхныг мэдээлж чадахгүй учраас бурхны хамгийн хайртай болох хүн гихчээр дамжуулан хариу авахыг хүссэн. Тийм учраас Эхлэл номын 1:3 дээр могоо гэдэг амьтнаар дамжуулан буруу ажлыг хийсэн, муу үлсийг хийсэн. Тийм сатан бол хязэж өөрийгөө ил гаргадаггүй. Ганцхан нууцаар хийдэг. Тэгээд тэр нууц үйлдэлд нь ашиглагдсан амьтан бол могоо. Яагаад бид нар могоо дургүй байдаг юм бэ? Эхлэл номын 3:1 дээр гарсан байгаа. Яагаад гэвэл тэр түүний хүмүүс ингээл тийм Эваг хуурсан амьтан бол могоо гэд могоо дургүй байж могоог үзэн яаж алдаг тийм. Гэтэл би ч гэсэндээ баг байхтай хөдөө байхад би могоонуудыг янз бүрийн байдлаар би алдаг байсан. Яагаад гэвэл тэр могоог л муу үйл хийсэн гэж үздэг байсан. Тэгтэл одоо бодоод үзэхэд аврагдсны дараа эргэн харахад могоо ч гэсэн хохирогч байсан. Бүр тэр тусмаа тэр сатан болон муу ёрын сүнсэнд хурдагдаж түүнд ашиглагдсан байсан. Тийм болохоор бид нар могоог үзэн ядах биш, сатаныг үзэн ядах байгаа юм. Бурхан нүгэлт дургүй. Гэхдээ хүнд дургүй биш байдаг. Бурхан хүнд хайртай, түүний хийж байгаа нүгэлт дургүй. Тийм учраас тэр хайраар тэр дургүй байгаа нүглийг шийдэж өгөхийг хүсэж үнэхээр өөрийнхөө хайртай тэр их хайрыг мэдрүүлэхийн тулд хүнд бол ерөөсөө дургүй байж ерөөсөө үзээгүй. Яагаад гэвэл бид нар ч гэсэндээ хохирогч. Тийм учраас өөрийнхөө хайрыг илэрхийлэхийн тулд Есүсийг энэ ертөнцийн дээр явуулж бидний хүртэх ёстой байсан шийтгэлийг түүнд хүртээсэн. Өнөөдөр бидний уншсан энэ дэд хуулийн 25 дугаар бүлэг дээр Амалекчууд чамд юу хийснэг санагтун гэсэн. Тэр энийг биднэрт хэлж байгаа гэсэн үг. Дахин хэлэхэд Саулд хэлж байгаа гэсэн үг. Саулаа тэд нар Бурханаас эмээгээгүй. Та нарыг замд чинь ядарч
зүдэрч явхад чинь уулзаад энд явж байгаа хүмүүсүүд нь биеэрээ ядарч туйлдаж байгааг хэлж байгаа юм биш. Зүрх сэтгэлдээ ядарсан туйлдсан хүмүүс, гомдолсон, тэршээсэн зүрх сэтгэлтэй хүмүүсүүд гэсэн. Тэд дургүй байсан алхаж явах үедээ яагаад идэх зүйлгүйгээр, уух зүйлгүйгээр бид энэ Канаан гэдэг газар нутг руу явах ёстой байсан юм бэ? Бид Египтэд байхдаа дээр байсан шүү дээ. Хоол ундтай байсан шүү дээ гэсэн бодол дотор байсан учраас тэдний явж байгаа зам нь маш хэцүү байсан. Идэх хоолгүй, маш их бартаатай, халуун. Гэтэл яг тийм зүрх сэтгэлтэй хүмүүсүүд нь Амалект эзэд баригдан тэнд үхсгэлсэн. Гэтэл Бурхан тэр бүгдийг тэнд нь зүгээр орхиогүй. Энэ Саул гэдэг хаанаар дамжуулан тэр Амалекчүүдийг шидэхийг хүссэн. 19-р бүлгийг харахад тиймээс эзэн Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр эргэн тойронд чинь байгаа бүх дайснаас чиний Бурхан эзэн чамайг ангижруулж амраах тэр цагт чи Амалекийн тухай дурсамжийг Тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи үүнийг бүү март гэсэн. Тэгэхээр тэднэрт амар тайван байх, амрах тийм газар авчрахын тулд тэр үед авчрахсны дараа тэр үед тэр Амалекчүүдийг шитгэнэ гэсэн. Тэгээ чи түүнийг мартаж болохгүй шүү гэсэн. Энэ юу болсон тухай бүү мартаарай. Амалекчүүдийг өршөөж юусоо болохгүй шүү. Тэднэрт гарцаагүй шийтгэл нь ирэх болно гэдгийг түнд сануулж байсан. Тийм учраас бидний өнөөдрийн унсан 1-р Самуэль 15-р бүлэг дээр Саул хаанд энэ тушаалыг өгсөн. Амалекчүүдийг шийдгэх 15-3-ыг уншия. Одоо явж Амалекчүүдийг буд зохиод тэдний хаамаг юмсыг бүр мөсөнг суурилж бүү өршөөгтөн эм нялхс хүүхэд үхэр хойно тэмээ элжиг бүгдийг нь ал гэж хэлв. Амалек дотор багтж байгаа, үйлчилж байгаа бүгд энд ялгах нэг ч зүйл байхгүйгээр өршөөл гэж байхгүй. Бүгдийг хорох ёстой байсан. Хүнч вэ, адгус амьтанч вэ, Амалек дотор л үйлчилж байгаа тохиолдолд бүгдийг шийтгэх ёстой байсан. Шууд хүн болох бид нар Ром 5:12 дээр нэг хүнээр ертөнцид нүглээр үхэл орж ирсэн бөгөөд бүгд нүгэл үлдсэн тул бүх хүнд үхэл иржээ. ертөнцид үйлчилж байгаа бүх хүмүүс хүн ертөнц хэн ч байсан бэ? Хэн нэг ч хүм хасагдахгүйгээр настай ч вэ? Эсвэл хүүхэд ч вэ? Өөрөө сайн үлэг хийгээд даруухан амьдардаг хүмүүс ч вэ? Бусдын төлөө зүрх сэтгэлээ зарцуулдаг. Үнэхээр тэр зүрх сэтгэлээ бусдад зориулж сайн ажил хийдэг хүн байсан ч вэ? Хүн гэдэг бүтээгдэхүүн бүгд шийтгэлийг хүртэхээс өөр аргагүй байсан. Яагаад? Нүглийн шийтгэл бол үхэл. Энэ ертөнцөөл сатаны удирдах байгаа. Энэ ертөнцийн хаан бол сатан. Бид нар дахин төрсөн ч вэ энэ ертөнцид амьдарч байх хугацаанд бидний зүрх сэтгэл бие тооссон өөрийнхөө зүрх сэтгэл шалгаж мэдгүй тохиолдолд тэр сатанд бид нар хэдэн зуучуудаа хуурдагдах боломжтой.
Бурхны бидэнд өгсөн амар тайван тэр тайван байдлыг бид нар эзэлж чадахгүй. Яагаад? Бурхан тэрийг зөвшөөрсөн байгаа. Энэ ертөнц болох энэ сатаны удирдлага доор байгаа ертөнцийг. Бид нар энэ Америкт амьдарч байх хугацаанд Трампийн засгийн газраас гаргаж байгаа бүх тушаал дотор тэндээс бид нар гарах гарцгүй. Трампын ерөнхийлөгч бид нар үгийг сонсохыг хүсэхгүй тохиолдолд бид нар нэг бол өөхөх, нэг бол энэ улсаас гарах. Тийм л хоёр зам байгаа. Бид нар энэ махан биетэй амьдарч хүн гэж амьдарч байгаа тохиолдолд энэ ертөнцийн байхад бүх бидний хийж байгаа зүйлс найдвар тавих боломж байхгүй. Энэ ертөнцид амьдарч байх хугацаанд энэ Амалек бол сатаны төрслөл юм байгаа. Бурхан энэ ертөнцид үйлчилж байгаа хүн болох маш ухаантай, маш цэвэрхэн, маш их сайн үлэг хийж амьдардаг хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ Бурхан түүнийг харахад энэ сатан, энэ ертөнцийн удирдагч болох сатан биднэрт түнд үйлчилж байгаа учраас энэ Амалекчдэд багтаж байгаа бүгд эм ялгас хүүхэд үхэр хонь бүх амьтад тэмээ элжиг бүгдийг ал гэсэн шийтгэлийг хүртээх байсан. Тэрүүн шиг ирээдүйд дахин ирэх Есүс 2000 жилийн өмнө ирэхдээ анхны ирэлт тэр үед бид нарыг аврах гэж ирсэн. Бурхны тэр хайраар түүний тэр их хайраар Есүсийг явуулж бид нарыг түүнийг өгөхийн тулд ирсэн. Тэр үед шийтэх гэж ирээгүй. Бид нарыг нүглээс салгаж авах гэж ирсэн. Тэгээд үүлэн дээр сууж явсан дахин ирэхдээ дахин ирнэ. Есүс дахин ирнэ. Тэр үед бид нарыг бүгдийг шийтгэх болно. Энэ ертөнц гэдэг энэ газар дэлхий байхгүй болно. Тэгэхээр сатанд багтаж байгаа, сатанд үйлчилж байгаа бүх зүйл дуусах болно. Тэгвэл дахин аврагдсан Кристчэн бид нарыг хамт шинэ тэнгэр, шинэ газар болох тэр Бурхны тэнгэрээс ирэх тэр газар бид нартай хамт байх болно. Тэр нь 1000 жилийн хаанчлалын дараах болох үйл явдал юм байгаа юм. Энэ Бурхны энэ Амалекчдыг шийтгэдэг шиг энэ ертөнцид багтж байгаа энэ сатананд үйлчилж байгаа бүх зүйлсийг шийтгэх хэрэгтэй байсан. Тийм учраас Саулд очиж Бурхны хүслийг Саулд дамжуулсан. Энэ Саул бүх зэрэгэд цуглуулж Амалекчдыг эзлэхээр явсан. Тэднийг ялсан, довтлоод ялсан. Гэхдээ хэдүүл энд нэг зүйлийг харцгаая. 7 Саул Хавилагаас Египтийн өмнө орших шуурын хязгаар хүртэл Амалекчдыг буц өгөв. 8 Тэрээр Амалекчдын хан Агагийг амдаар нь барин олзолж ард олдныг элдний ирээр хүүс тэмтрэв. 9 Харин Саул
ба түүний ард олон нь Агаагийг бас хамгийн сайн хонь үхэр тарган туугал хуурах хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж тэр бүгдийг бүр мөсөн сөрүүлэхийг үл хөсөв. Тэд муу үн цэнгүй малыг харин бүр мөсөн устгажээ. Энд Саул Агааг ханыг амьдаар нь олзолсон мөн 9 дээр хэлсэн байгаа. Саул болон түүний ард олон нь Агаагийн хамгийн сайн хойно үхэр тарган тугал хураг хийгээ сайн бүхнийг хэлтрүүлж гисэн байна. Бурхан хэлэхдээ гарцаагүй түүнд багтаж байгаа Амалекчид багтаж байгаа бүгдийг шийдэх хэрэгтэй гэсэн. Тэгээд үхэр хондийг ч аав гэсэн. Гэтэл Саул тэгж хийгээгүй. Яасан бол? Яагаад тэр тэднийг бүгдийг хороогоогүйгээр заримыг нь авчирсан байх вэ? Хэдүүлээ харцгаая. Хорнэг. Гэвч ард олон Гилгалд таны бурхан эзэнд дахил өргөхийн тулд олзноос буюу хориг цэртэй юмсаас хамгийн сайн хонь үхрийг авчирсан билээ гэв. Яагаад үхэр хондыг алаагүй гэсэн бэ? Бурханы эзэнд дахил өргөхийн тулд олзноос нь хамгийн сайн хонь үхрийг авч үлдлээ гэсэн. Энэ өөрөө ингэж тайлбарлаж байгаа юм. Тэр үед Самуэль хэлсэн байгаа. Эзний дуу хоолойг дуулууртай дагах нь шатаал тахил ба бусад тахилуудаас илүүгээр эзнийг баярлуулах босуу. Харагтун дуулууртай дагах нь тахилаас илүү, анхааран үзэх нь хуцын өхнөөс илүү. Тэгээ 23 дээр тэрслэн мэрэг төлөгний адил нүгэл бөгөөд гүжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи эзний үгийг үл хэрэгсэн тул эзэн бас чамайг үл хэрэгсэж чи хаан байхаа болно. Энд юу гэж хэлсэн байгааг анзаарч байна уу? Хойно бол үхрийг дахил өргөхийн тулд сайныг нь үлдээж ялгаж авчирсан гэж хэлсэн байна. Тэгээд дахил өргөхөд ямар нэгэн соогогтой юм уу өвчтэй байх юм бол болохгүй. Тэгтэл түнд Самуэль иш үзүүлэг Самуэль хариулсан шатаал тахил нь дуулууртай байхаас илүү гэж юу? Дуулууртай байх нь тахилаас илүү гэж энд хэлсэн. Түүний дараа анхаартай сонсох нь тэр хуцны өөхнөөс илүү гэж хариулсан. Дуулууртай байх. Сонсох. Энэ бол ердөө л энэ хоёрыг хийхэд болох юм байна. Энд вэ? Бурхны хүсэл ердөө л энэ хоёр байсан. Сонсоод дуулууртай байх байсан.
Бурхан юу гэж байгааг Бурханы хэлж байгаа үгийг тэр чигээр нь хүлээж аваад дуулууртай байхыг хэлж байна. Тэр нь Бурханы аврагдсан Христчин бидний итгэлийн амьдрал юм байна. Гэтэл Саул ямар ажил хийсэн бэ нэ? Бурханы хүсэл нь сонсох, дуулууртай байх. Тэхийн тулд миний зөв гэдэг зүйлийг хайх хэрэгтэй юм байна. Миний бодлыг орхих хэрэгтэй юм байна. Миний зөв, миний бодол гэдэг нь юу вэ гэдгийг мэдэхгүй байгааг нь шинж. Миний мэдрэмж, миний мэдрэмж болон энэ миний бодлууд энэ бүх зүйл бодлоос л ургаж гарч ирдэг. Тэгэхээр миний бодол болон миний мэдрэмжүүд бүгд нэг бүлэг. Тэгэхээр өөрийнхөө тэр мэдэрж байгаа зүйлийг түүнийг дагах хэрэггүй. Тэр бодол болон тэр мэдрэмжийг хаях хэрэгтэй. Бурханы зөвийг хүлээж авна тэр тохиолдолд. Тэгэхээр миний зөв гэж юу юм бэ? Миний сайн гэж ботсон зүрх сэтгэл. Миний бодол юм байна. Төгсгөлд нь Саул Бурханы зөвийг урдаа тавигч биш, өөрийнхөө зөвийг урдаа тавигч байсан. Бурханы үгийг дуулууртай дагах биш, сонсож чадахгүй байсан нэг юм. Үнэхээр жихнээсээ сонсох нь хаанаас юм бэ? Зүрх сэтгэлээсээ сонсох юм байна. Тэгтэл Саул хаан зөвхөн чихээрээ сонссон. Тэгэхээр төгсгөлд нь яасан бэ гэхээр өөрийнхөө зөвийг урдаа байрсан. Нэгдүгээр Самуэль 15 12-ыг харцгаая. Самуэль Саултай уулзахаар өглөө эртлэн бослоо. Нэгэн хүн Самуэльд үзэгтэн Саул Кармелд ирж өөртөө зориулж хөшөө босгоод тэндээсээ эргэж Гэлгал руу явлаа гэжээ. Энэ юу гэсэн үг вэ? Энийг ойлгохын тулд бид 9-ыг дахин унших хэрэгтэй болно. Саул ба түүний ард олон Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тухал, хураг хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж тэр бүгдийг бүр мөсөн сүрүүлэхийг үл хөсөв. Тэд муу үн цэнгүй малыг харь бүр мөсөн устгажээ. Эндээс эхлээд аль хэдийн тэр дуулуургүй байгаа байдал. Аль хэдийн яасан бэ? Бурхныг сонсоогүй байгаа байдал илэрхийлсэн. Маш тодорхойгоор зүрх сэтгэлээрээ Бурхныг сонсоогүй. Хэрвээ 3 дугаар хэсгээр хэлснийг яг энэ чигээр нь хийсэн бол тэр хүн сонссон байх гэсэн. Яг Бурхны үгийг яг тэр чигээр нь хийсэн тохиолдолд Бурхны зөвийг хүлээж авсан хүн байх гэсэн. Гэтэл энэ үгийг яг тэр чигээр нь сонсохоосоо илүү өөрийнхөө зөвийг урдаа тавьсан байсан. 3 дугаар бүлэг дээр энэ Бурхан таны зөвийг харуулсан тухай хэлж байгаа. Тэгтэл Саул энэ сайхан хонь, энэ сайхан үхэр бүгд ариун цэвэр амтан, дахил өргөдөг амтан. Үнэхээр тэр дахилд хэрэгтэй амьтад
Бурхан энийг хүлээж авдаг шүд. Бурханд дахид эвгүйгээр дахил өргөхөд бурхан талархах болно. Тийм ээ. Мэдээж хэрэг тэгж хийхэд бол талархна. Гэтэл амьалагт багтаж байгаа учраас бурхан тэрийг шийдэг гэсэн болохоос хүлээж авахгүй байх байсан. Амьалаг дотор багтсан. Түрүүнд хэлсэн шиг энэ ертөнцид багтаж байгаа бүгд энэ ертөнцийн удирдлага дор байгаа сатаны дотор байгаа бүх зүйл юу ч байсан бай. Бид нар бурхны өмнө бурхны төлөө хийж байгаа, бурхныг баярлуулахын төлөө хийж байна гэсэн ч тэр бүх зүйлс бурхан хүлээж авахааргүй зүйлс. Гэтэл эндээ тэмдэг тавилаа. Йов 35-ыг харъя. Йов 35 35-6. Нүгэл хийлээ гэд түүнийг та яах юм? Гэмт үйлдэл чинь олширлоо гэд та түүнд юу хийх юм бэ? Та түүнд юу хийх юм бэ? Тэгэхээр бидний хийж байгаа сайн гэж бодож байгаа бүх зүйлс тэргээр юу ч хийхгүй. Яагаад гэвэл бид нар ертөнцид өрөөд сатаны ертөнцид багтаж байгаа учраас бид нар юу ч хийсэн бай бурхан хүлээж авахгүй. Тэр гэмт үйлдэл олширлоо гэд бүр битүү нүгэл байсан ч гэсэндээ чи бурханд юу хийх юм бэ? Тэгэхээр чиний гараас бурхан юу авах юм бэ? Тэгэхээр Амалик дотор багтаж байгаа бол юу ч байсан бэ? Бурхан хүлээж авахгүй. Гэтэл Саул түндээс нь авчирсан. Тэр нь бурханы зөв биш байсан. Бурханы зөв нь юу байсан бэ? Амаликчуудыг шийтгэх байсан. Бүгдийг устгах байсан. Тэгээд Йовыг дахин харцгаая. Йов 35-ын 8-ыг уншицгаая. Гэм буруу чинь тань шиг өөр нэг нэрвэн. Зөвхт байдал чинь өөрөө л бусдад хүрнэ. Ерөөсөө та нар өөрсдөө магтуулж, хүндлүүлж гэтэл би бол тийм биш гэсэн. Аль хэдийн нүгэл болон сатанд хууртагдж байгаа та үйлчилж байгаа. Та нар Есүс Иохан 8:44 дээр юу гэж хэлсэн байдгийг мэдгөө. Та нар эцэг диаволоос гаралтай бөгөөд гэж хэлсэн байгаа. Би аврагдахаас өмнө надад хоёр аав байсан. Намайг төрүүлсэн махан биений аав мөн миний сүнсэн биений аав болох ертөнцийг удирдагч сатан байсан. Одоо болохоор махан биений эцэгч насварсан миний сүнсэн биений аав одоо шийтгэгдсэн, дуссан. Гэтэл одоо жинхэнэ аав болох бурхан миний аав болсон. Тэр хүн миний аав болж тэр хүний үр хөвгт болсон зүйлс нь энэ Йов бүлэг дээр гарч байгаа шиг бүх зүйлийг хийснээс болсон биш. Энэ Саул тэр дахид өргөснөөс болсон юм биш. Ганцхан Есүс Христ энэ загламаа дээр цовдлогдож түүний дахин амьдлалтаар би бурхны үр хөв болсон. Яг одоо би жинхэнэ аавтайгаа уулзсан. Тийм учраас бурханд залбирдаг шүү дээ. Залбирахдаа бурханд хайртай шүүг залбирдаггүй. Та нар гэр бүлийнхаа үр хүүхдүүдтэй хайртай гэж хэлэхэд эвгүй байдаг ч гэсэндээ хайртай гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь бурхны хүсэл, энэ бурхны хууль дотор байдгийн хайрл гэж хийгээд эхлэх юм бол үнэхээр хайр биднээр
бидний зүрх сэтгэл дотор хайр байгаа учраас бид нар хайрлах боломжтой. Гэхдээ эсрэг тал маань зүрх сэтгэлийг хүлээж авч чаддгүй. Бурхны шинэ хууль гэж юу вэ? Үнэхээр бие биенээ хайрал. Тэр хуулийг бид нар биелэх ёстой юм байна. Тэр хайр биднэрт ирэхээс өмнө бид нар хуулийг дагдаг байсан. Бид нар хуулийг биелүүлж чадахгүй учраас энэ хайрыг бол бид нар биелүүлж чадна. Яагаад Бурхан бидэнд өгж байгаа тэр их хайрыг хэр хэмжээний хайрыг бид нар авсан тэргээрээ дамжуулаад бид нар хайрыг дамжуулах боломжтой. Над чиг нүгэлтэй хүн Бурхан ямар их хайртай болохоор энэ их том ивэлийг надад өгсөн юм бол тэр зүрх сэтгэл бидний зүрх сэтгэлд байхад Бурханы хайрыг гаргахгүй байх ямар ч боломжгүй. Тийм учраас тэр хайрыг хүлээж авч өөрөө ч гэсэндээ тэр хайрыг тарааж Есүсийн тухай хүмүүс дахин амьдлах тэр зарыг тараад юм байна. Тэр нь Бурханы хайр юм байна. Энэ Йоб бүлэг дээр гарч байгаа 6 дээр хэлсэн нүгэл хилээгээд түүнийг та яах юм? Үлдэл чинь ойшрлоо гэд та түнд юу хийх юм? Энэ бол ерөөсөө хүмүүс хоорондоо энэ Бурханы өмнө барьж очих зүйл биш. Гэтэл Саул энийг жиртсэн. Бурханы зөв нь болохоор Амалик дотор багтж байгаа бүгдийг шитгэх ёстой байсан. Энд юу гэж бичсэн бэ? Эрэм нэлх үхэд өхөр хань тэмээ илжиг бүгдийг гэсэн. Энэ Амалагч багтсан бүх одоо энэ сатаанд багтаж байгаа, энэ ертөнцид багтаж байгаа бүгд энэ хүн болох бид ч гэсэндээ бүгдийг хэлж байгаа. Гэтэл бид нар Бурхныг сайн мэдгүй учраас өөрийгөө зөв гэж бодож яадаг. Та нар дахин бодцоож үз. Бурханд итгэх гэдэг нь үнэхээр Бурхны зөвийг хүлээж аваад Бурхны зөв дотор амьдарч байгаа. Үгүй бол Бурхангүйгээр миний зөв гэд тухай сайн бодоод үз. Шууд энэ Саул бүгдийг шийтгэхгүй байгаа. Эд Бурхны өмнө дахил өргөн гэж үлдээж авсан түүний зүрх сэтгэл маш бардам. Бурхны хүснээр би бүгдийг хийлээ. Бурхны тушаалаар би бүгдийг хийсэн. Гэхдээ бүр дээрээс нь баяртай байх нэг шалтгаан нь би Бурханд дахил өргөхийн тулд би сайн цэвэр амьтдыг би үлдээж авчирсан гэж. Гэтэл Йов 35 дээр нь түнд үгүй гэдгийг хэлсэн. Тэр өөрийгөө энэ 1-р Самуэль 15 дээр хэлсэн байгаа. Саул эдгээрийг тэд Амалекчудаас авчирсан. Учир нь таны Бурхан эзэн дахил өргөхийн тулд хамгийн сайн үхрийг ард олон хэлтрүүлсэн юм гэж бусдыг нь бид бүр мөс устгав гэсэн. Тэгэхдээ энэ нь болохоор 13 дээр бас хэлсэн Саул өөрийгөө үнэлүүлэхийн тулд өөрийгөө хүндлүүлэхийн тулд Бурханы үгийг орхигдуулж Бурханы төр хүлээжээ гэд Бурханы тэр тушаал дээр гიშгэн өөрөө нэг шат өссөн. Тэгэхээр бид нэр маш тодорхойгоор энэ Бурханы хүслийг мэдэхгүй тохиолдолд яаж Бурханд үйлчилсэн, яаж хоол хүнс хийсэн ч гэсэн дахиад 11-ийг өргөөч тэр хэний төлөө хийж байгаа юм? Бурхан тэрийг хүлээж авахгүй. Юуны төлөө юм бэ? Амалекчуд дотор багтаж байгаа, махан бидэн дотор багтаж байгаа, сатаанд багтаж байгаа юу ч байсан бэ? Би өөрийнхөө харж байгаа сайн гэж бодож байгаа тэр бүх зүйл Бурханы хувьд бохор харагдаж байгаа учраас бүгдийг хүлээж авахгүй учраас тэрийг хайх хэрэгтэй. Бурхан Амалекчудыг шийдэхийг хүсэхэд тэрийг л шийдгсэн тохиолдолд Бурхан баярлах байсан. Гэтэл бидний Бурханы оронд Бурханы явахын тулд энэ ертөнцөөс бид нар юу ч авч явж чадахгүй. Ганцхан Бурханы зөв л биднийг төр орон руу авчирна.
харцгаах байдүлээ. Өөрөө харцгаая. Саул өөрийгөө босгосон учраас тэгээд бурхан тийм байсан учраас Самуэльд энэ болохгүй юм байна. Саулыг хаях хэрэгтэй гэдгийг хэлсэн. Яагад гэвэл тэр өөрийгөө босгосон учраас бурхан түүнийг хаан болгосондоо харамсаж байсан. Тэгээ Саул бурхныг хайсан учраас бурхан Саулыг хайсан. Бурхан хэзээ ч биднийг хайж байгаагүй. Саул хайсан учраас бурхан түүнийг хайсан гэж хэлдэг. И 24-ийг харъя. Саул Самуэльд би ард олноос айж тэдний дуу хоолойг дагсан учраас эзний тушаал болон таны үгийг үнэхээр зөрчиж нүгэл үлдлээ гэсэн. Ард түмнээс айсан гэсэн. Айх ёстой нь бурхан байх байсан. Шинэ гэрээний эхний 4 номд Есүс юу гэж хэлсэн бэлээ? Чамайг алагчиг, хорогчд битгий ай гэсэн. Айх зөөлжж нь чиний айх эмээх чинь бурхнаас эмээ гэсэн. Хэн намайг алах юм? Хүн намайг алах вэ гэхээс хүн айн үсттэй. Гэтэл энэ махан биеийг алахаас биш айх зөөлвөл биднийг өгсний дараа биднийг там руу явуулсан. Тэрнээс эмээх ёстой. Тэр шийдвэрийг гаргах тэр бурхнаас айх ёстой. Тэгтэл бид нар тэр бурхнаас айдгүй. Зөвхөн бидний нүдний өмнө байгаа нөхцөл байдлын өмнө л бид нар хууртагдаж айдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бурханд итгэхгүй байна гэсэн үг. Бурханаас эмээхгүй байна гэсэн үг. Тэгээ бурхан бол анхаарахгүй. Энэ ертөнцөс болох сатан үргэлж бид нарыг хуурч байдаг. Гэтэл тэрийг мэддэггүй. Түүний нэг дагалдагч болох Юдаг та нар бодоод Искариотын Юда Есүсийг худалдах мөнгөнд шунаж түүнийг худалддаг. Тэгтэл тэрийг өөрөө хийгээгүй сатан түүнд хийсэн. Сатан түүгээр дамжуулан хийсэн. Сатан могоогоор дамжуулж Эвэг хуурдаг шиг Юдаг ч гэсэн Есүсийг хуурахад сатан Юдаг ашигласан. Тэгэхээр бид нарыг хуурах бол сатанд ерөөсөө маш амархан. Бид нар сатаныг ерөөсөө дийлэхгүй. Тийм учраас бидэнд бурхан энд хэрэгтэй. Бурхны илгээсэн Есүст бид нар бүгдийг даатгах хэрэгтэй. Энд гарч байгаа ард түмнээс эмээсэн. Ард түмнээс айсан гэсэн. Тэгээ юунаас айсан гэвэ? Хаантан минь гэж байгаа. Энэ амьтад энэ хойно үхэр эдгээр маш сайхан тарган ямар ч согог байхгүй, ямар ч өвчнгүй. Энэ үхэр тарган сайхан үхэр энийг бид нар дахил өргөцгөөе. Дахил өргөхдөө бид нар ашиглацгаая. Энэ маш хэрэгтэй амьтад байна шүү дээ гэхэд энийг авч явъя, алахгүйгээр авч явъя гэхэд явах ёстой байсан бай. Үгүй. Бурхан Амалект багтж байгаа бүгдийг шидэг гэсэн. Тийм ээ, биднэрд өхөр хойно хэрэгтэй. Гэхдээ энэ хаанд багтаж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Энэ бол Амалекчүүдийн учраас хэрэггүй гэж хэлэх ёстой байсан. Гэтэл ард түмний дуулаг сонсож Бурханы хэлсэн үгэнд итгэхгүй, Бурханаас эмээхгүйгээр ард түмнээсээ эмээс тэдний үгийг сонссон. Тэгсээ маш бүхэл бүтэн сатаанд баригдсан байсан.
Тэгээд "Тиймээс одоо миний нүглийг үжилж надтай хамт буцсагтун би эзэн мөргийг хэмээн хэлсэн." За энэ хүртэл болж байгаа. Гэтэл Самуэль Саул би тантай хамт буцахгүй учир нь та эзний үгийг үл хэрэгсэн бөгөөд эзэн ч таныг үл хэрэгсэн гэсэн. Израилийн захирах хаан болохыг боловсон блэ гэв. Энэ юу гэсэн юм? Бурхны үгийг зовоогүй. Чи өөрөө Бурхны үгийг хүлээж аваагүй. Бурхныг хайсан учраас чи одоо энэ цагаас хойш хаан бишээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь Давид хаан болдог. Тэгээд 29 мөн Израилийн алдар худал ярихгүй харамсаж буцах ч үгүй. Учир нь тэд харамсаж буцдаг хүнтэй огт адилгүй гэв. Саул би нүгэл үлджээ. Гэвч одоо миний ард олны ахмадууд ба Израилийн өмнө намайг хөндлөн надтай хамт буцаж таны бурхан эзэнд мөргүүлж өгнө гэж говь. Тэгээ яг энэ хүртэл өөрийнхөө зөвийг л урдаа барьж исэн. Төгсгөл хүртэл өөрийгөө унгахгүйг тулд тэр хаан гэдэг байр сууриа авч үлдэхийн тулд энэ хүртэл тайлбарлаж өгж байхад өвдөг сөгдөөд таарн хувц өмсөх хэрэгтэй байсан биз дээ. Гэтэл ард түмний өмнө очиж өөрийгөө өндөрт тавихыг хүсэж байсан. Энэ нь юу вэ гэхээр өөрийнхөө зөвийг урдаа маш өндөр тавьсан байдал. Дахин нэг газар хараад дуусгацгаа та бүгдийн сайн мэддэг Ром 10-ыг олж уншицгаая. Ром 10 3. Тэд Бурхны зөвхт байдлыг мэдлгүй өөрсдийнхөө тогтоохыг эрмэлзэж Бурхны зөвхт байдалд захирагдаагүй юм гэж. Энэ Саул мөн үү? Үгүй. Энэ ертөнцийн одоо цагийн биднэрт хэлж байгаа юм. Бидэнд хэлж байгаа юм. Та нар дахин аврагдсан уу? Дахиж аврагдаагүй байгаа бол дахин амьлаагүй бол аврагдаагүй яг түүгээрээ өөрийнхөө зөвийг урдаа тавьсан байгаа. Аврагдсан хүмүүсүүд нь би аврагдсан гэдэг өөрийнхөө зөвийг урдаа тавьсан. Би энэ хонь үхрийг би өмөрж дахил өргөл энэ үхрээр гой сайхан дахил өргөл бурхан баярлах болно гэдэг. Энэ бол бүгд та нарын бодол. Энэ өөрийгөө зөвтгөж байгаа бодол нь өөрийгөө үнэлүүлэх гэж байгаа, өөрийгөө магтуулах гэж байгаа зүрх сэтгэл юм байгаа. Тэгээд Бурхны зөвхт байдлыг мэдлэггүй өөрсдийнхөө тогтоохыг эрмэлзэж Бурхны зөвхт байдал захирагдаагүй гэдэг нь ганц Саул биш. Энэ үгийг сонсож байгаа та нар өөрсдөө ч гэсэндээ энэ тухай бодох хэрэгтэй. Тэгээд 4-дэр хэлснээр Христ бол итгэдэг хүн бүрт зөвхт байдлыг авчрах хуулийн төгсгөл юм а гэж хэлсэн. Энд зөвхт байдал, хууль хэн биелүүлсэн юм? Есүс ирж энэ бүгдийг биелүүлсэн юм. Миний сайн гэж бодож байгаа бодлууд энэ шүүлтүүд юу вэ гэхээр өөрийгөө зөв гэж өөрийнхөө зөвийг урдаа тавьсан учраас Бурхны зөвийг бид нэр урд тавих ёстой. Бурхны оронд очиход шагнал гэж байдаг. Үнэхээр бидэнд шагнал байдгүй үгүй юу? Гэдгийг хэдүүлээ харцгаая. Илчлэлт номын 22-ын 12. Шинэ гэрээний эхний 4 номлолд энэ шагналын тухай байдаг боловч Илчлэлт номын 22-ын 12 дээр юу гэж хэлснийг харагтун. Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдэснийх нь дагуу буцаан төлөх шагнал минь надад хамт байгаа. Шагнал. Хийсний чинь дагуу гэсэн.
Саул шиг хийсэн ажил юу юм бэ? Тэр юу вэ? Бурхны зөвийг ардаа тавьсан. Түүний хийсэн үйлс нь явах байсан. Бурхны зөвийг урдаа тавих байсан. Тэгсэн тохиолдолд шагнал авах байсан. Тийм учраас тэнд хэлсэн байгаа. Үгэнд хэлсэн байгаа. Би бол Альфа ба Омега, эхэн ба эцэс. Эхлэл ба төгсгөл нь би байгаа юм гэсэн. Тэгэхээр бидний итгэлийн амьдралын тухай сайн бодох хэрэгтэй. Би ч вэ, та нар ч вэ Бурхны үгсийг дахин тунгаан бодож зүрх сэтгэл дотроо Бурхны зүг рүү эргэсэн зүрх сэтгэлтэй байх юм бол Бурхан баярлах болно. За дуусах юм. Залбирая. Ариун Бурхан амраа тань талархаж байна. Өнөөдөр Саулын зөв бол Бурхны зөв гэж мэдээж Саулыг төлөөлж биднэрт ч гэсэндээ бидний тухай энэ үгээр дамжуулан харуулж байна. Бид нар бас Саул шиг энэ замаараа явж байгаа үгүй гэдгийг Бурхан та бидэнд ойлгуулж үнэхээр Бурхны зөв Есүс Христээр дамжуулан ирж энэ хуулийг бүгдийг биелүүлсэн шиг Есүсээр бүх зүйлийг хүслийг түүнд даатгаж биднэрт энэ том эвэлийг хүртэх боломжийг өгөөч гэж хүсэж энэ цагийг зөвшөөрсөн Бурхан таныг магтан таныг алдаршуулан нүглээс аварсан Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.